CFA-тэй хүмүүсийн цалин ерөнхийдөө $80,000-оос бол дээшээ бол үнэхээр хязгааргүй юм байлээ. Би дугуйны нацуус хэлдэг үйлдвэрт яг 10 сарын турш ерөнхийдөө ажиллаад цалингаа цуглуулж байгаа. Тэгээ CFA level 1-гээ бол өгч исэн. За сайн байцгаана уу, шинэ хэмжлэгтэй тавтай морил. За энэ удаагийнхаа бичлэгээр та бүдэд амлсан ёсороо би хэрхэн CFA цолоо авсан бэ? Тэгээд ер нь CFA гэж яг юу юм, яаж бэлтжижсэн? Одоо яг миний амьдралд яг ямар үр өгөөж өгсөн бэ, өгж байгаа вэ гэдэг талаар ер нь ярих гэж бодлоо. За тэгээд юуны өмнө бас зөндөө хүмүүс CFA гэдэг үгийг бас сонсоогүй зөндөө хүмүүс байгаа ах гэж удаад тэр хүмүүстэй тайлбарлаад хэлэхэд болохоор CFA гэдэг үг маань Chartered Financial Analyst гэдэг үгний товшил буюу монголоор олон улсад магадлан итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч гэсэн үг юм. Энэ CFA цолоо авснараа ерөнхийдөө бол дэлхийд хаан чамаагүй ажиллах боломж нь ол нэгдэж байна гэсэн үг. Тэгээ энэ цолоо авахын тулд болохоор нийт 3 түвшний шалгалт өгж тэнцэн байх ёстой. Тэгээд 4,000 цагийн ажлын туршлага хуримтлуулсан байх ёстой. Энэ шалгууруудыг хангасныхаа дараа болохоор ингээд эсэ бичих ёстой. Энд чи ер нь яагаад ингээд яг CFA авах ёстой юм бэ те гэдэг талаараа тиймэрхүү юм бичээ CFA институт руу явуулна. Тэгэнгүүт тэндээс нас үнэлээд ер нь ажил дээрээ ингээд яс зүгүүл гаргасан байна уу, зөрчил гаргасан байна уу энэ гэдгийг нь бол үнэлээд тэгээд ерөнхийдөө цол бол эцсийн байдлаар олгогдно. За би та нарт ингэж айгуу тийм баахан юм уршихаасаа өмнө эхлээд CFA-тэй хүмүүсийн цалингийн сонирхолч гэж бодлоо. Тэгвэл бас арай сонирхолтой байж магадгүй. Америкт болохоор ерөнхийдөө цалин ингээд нөгөө нэг жилийн тэд гэж жилээр хэмжиж ярьдаг байхгүй юу? Тэгээ CFA-тэй хүмүүсийн цалин ерөнхийдөө $80,000-оос бол дээшээ бол үнэхээр хязгааргүй юм байлээ. Тэгээд бараг жилийн $320,000 цалинтай хүн хүртэл байдаг юм байлээ. Тэгээд ерөнхийдөө ажлын туршлага хэр байна, чи хэр амбицтай байна гэдгээс хамаарат, хэр чадвартай хүн байна гэдгээс хамаарат ерөнхийдөө бол цалин үнэхээр дээшээ бол хязгааргүй байдаг. За тийм байна. За би анх 17 онд болохоор CFA level 1-гээ өгж тэнцсэн. Тэгээд 24 он сая цолоо авсан гэхээр нийт ер нь 7 жилийн хугацаанд энэ CFA-тэй зуралсан байгаа байхгүй юу. Тэгээд анх level 1-гээ өгөхдөө болохоор Тайванд би нөгөө оюутан байсан. Санхүүгийн 2 хөтөлбөрөөр оюутан болж явсан. Тэгээд угаасаа оюутан хүнд чинь CFA-ийн төлбөр бол нэлээд өндөр байгаа юм чинь. Тэгээд тэр үед болохоор хураамж нь $1,100 гэж хэлсэн. Одоо нөгөө бүртгэлийн хураамж, тэгээ level 1-ийн шалгалт, тэгээд нөгөө нэг e-book гэд тэрнийхээ хураамж гээд $1,100 бол байсан. Одоо жоохон нэмэгдсэн байж магадгүй. Би энэ дээр ингээд яг одоогийнх нь үнийг оруулчихъя. За тэгээд амар үнэтэй ингээд санагдаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг Тайванд чинь бас одоо оюутан хүн чинь бүтэн цагийн одоо ажил хийж болохгүй. Тэгээ угаасаа хятад хэл байхгүй болохоор ерөнхийдөө бол нөгөө гоё ажилд орох боломжгүй байсан. Тэгээд би дугуйны нацуус хэлдэг үйлдвэрт яг 10 сарын турш бүтэн ерөнхийдөө ажиллаад тэгээд цалингаа цуглуулж байгаа. Тэгээ CFA level 1-гээ бол өгч исэн. Тэгээд level 1-гээ өгөхдөө одоо би ингээд 10 сар тийм одоо хэцүү хар ажил хийгээд төлбөрөө цуглуулад шалгалт өгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт надаа ингээд ямар ч алдах хэрэггүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд би яг 3 сарын турш болохоор нэлээд одоо маш сайн бэлдэж орсон. Өглөө 5 гэж босоод тэгээд орой 10 хүртэл бүр яг тасралтгүй таг суудаг. Тэгээ яг дундуур нь хичээлдээ явна. Тэгээд оюутныхаа байранд очиж хоол хийж иддэг байсан. Манай нөгөө нэг Тайваны номын сан амар гоё өглөө 8 гэж нэгээд тэгээд орой 10 гэд хадаг байсан байхгүй юу. Тэр хүртэл бол яг таг суудаг. Тэгээд өглөө 5 гэж босоод нөгөө оюутныхаа байрандаа жоохон хичээлээ уншиж агаад тэгээд 8 гэд номын сан руу ороод бэлддэг байсан. Тэгээд манай ангиас нийт 9 хүүхэд өгөөд тэгээ би яг өрөөнийхөө найзтай хоёулаа яг тэнцэн байдیں۔ Яагаад вэ гэхээр манай нөгөө нэг өрөөнд хамт амьдарч би тэг дөрвөлөө өрөөнд байсан. Тэгээ нөгөө нэг хамт амьдарч исэн ер нь найзууд маань бит хоёрын өмнөөс ингээд хоол хүнсийн маань цуглуулад бит хоёр бүр ингээд дэлгүүрч ороогүй заяа ингээд нийт 3 сарын хугацаанд бол бэлдсэн шалгалтаа. Тэгэхэд бол дэлгүүрч ороогүй, хүнс цуглуулаагүй. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө илүү дутуу ажлуудыг бүгдийг ингээд бит хоёрын өмнөөс ингээд хийгээд өчтдөг байсан болохоор ерөнхийдөө бол айгуу тийм сайн саппорттай байсан учраас тэнцэн гэж бол бодож байгаа. Тэр найзууд маань бас үзчихвэл баярлалаа гэж хэлье. За тэгээд төгсч ирчээд би ажилд ороод тэгээд ажлынхаа хажуугаар level 2-таа бол бэлдсэн. Тэнгүүд яг нөгөө нэг одоо манай ажил бүр амар орой тардаг байсан. 10-12 гээд тардаг байсан. Тэгээл
10 12 гэж тарчаад би нөгөө нэг Анагийнхаа манай ана нөгөө хувцсны брендтэй. Тэгээд Анагийнхаа хувцсны одоо хүргэлтийн гаргадаг байсан байхгүй юу? Одоо хувцсыг нэмдүүдээд тэгээд нэр нь уудалж модлаад яг нөгөө хүргэлтэнд гаргахад бэлддэг байсан. Тэгэнгүүт нөгөө нэг хувцс чинь хүмүүс шууд нөгөө нэг тэр дор нь авчаал тэр дор нь хүлээж байгаа болохоор заавал хийх ёстой. Тэгээ би орой ажиллаа 10 12 гэж тарчаад тэр хувцснуудаа бэлдээд ерөнхийдөө шөнө 2 хүртэл бэлтждэг. Тэгэнгүүтээ шалгалтаа өглөө 5 гэж босоод би хичээл хийдгсэн байхгүй юу? Ажлаасаа өмнө штэ ажил 9-өөс юм чинь. Тэгээ 5-аас 7-гийн хооронд хичээлээ хийгээд тэгээ би яг тийм хуваартай нэг бүтэн сар мар бол явцیں۔ Хитрхи их ядраад тэгээд ингээд миний биеэр дөрвөн хатаг гараад тэгээд би тархины эдет менингит гэдэг өвчин туссан. Тэгээд ерөнхийдөө 2 сарын хугацаанд эмнэлэгт хэвтээд бүр сүүлдээ ингээд нөгөө нэг хэвтрийн дэглэмд бүр ингээ ороод бүр амар өвдсөн. Ерөнхийдөө бол нөгөө нэг бие тэгэж их ачаалуулахаар тэгэж өвддөг гэдгийг одоо ерөөсөө мэдэхгүй байсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг гайг болол эмнэлгээс гарсан л да. За тэгээд би дараа нь ингээд 1 жил амраа за ингэж өвдөж бол бэлтгэхгүй байна. Би ерөн CFA болимэлэг гэдээ бол ботцсон байсан. Тэгээд тэгсэн 1 жил амарсан. За дараа жил нь би ер нь ингэж өвдөж хамаг мөнгөө зарж ингэж хамаг сэтгэлээ зарж юмаа хийчээд энийхээ үр дүнг заавал үзэх ёстой гэж бодоод би дараа жил нь дахиж бэлдсэн. Уул нь би өөрөө нэлээд гайгүй сайн бэлдсэн гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь унтсан. Нөгөө Монголд яг тэр үед авдаг болсон шалгалтын өмнө авдаг байсан байхгүй юу. Тэгээ санхүү эдийн засгийн их сургууль дээр очиод шалгалтаа өгсөн. Тэгээ би гарч ирчээл өөртөө яриад би тэнцчлээ бишээ амар амархан байлаа гэж бодоод гарсан чинь унтсан байсан. Тэнгүүд нөө CFA шалгалт амар зөвөн зав ингээд нэг тийм ингээд жоохон нэмэг твист хийгээд асуусан байгаа юм шиг надаа ингээд санагддаг. Яг сүүлд би level 3 авахд энэ чи ингэсэн байж тээ шал өөр юм асуугаад байгаа юм байна гэж яг ингээд асуултаа 2 3 уншиж яг тэгэж бол бодож байгаа байхгүй юу. Би тэгээд 3 дахь дахиж бэлдэж бол өгсөн. Хамгийн гол нь CFA шалгалтанд бэлтгэхийн тулд ингээд өөрийгөө сэтгэл зүгээ бол маш сайн бэлдэх хэрэгтэй байлээ. Тэгээд хамгийн гол нь одоо шалгалтанд бэлдэж байгаа хаагуур ар гэрийнх нь өстой бүх одоо арт талыг хариуцдаг юм байна. Тэгжиж одоо хүн тэнцдэг юм байна. Одоо яг сүүлд ингээд шалгалтанд бэлдэж байхад бол маа нөхөр надаар нэг ширхэгч аяа тав угаалгаагүй хоол хийлгээгүй тулдаа би тэнцэж байгаа байхгүй. Тэгээгүй бол бас л тэг хоол моол хийн энтер гэвэл бас цаг зав мэдээж гарахгүй. Тийм болохоор ар гэрийнхнийгаа бас сайн бэлдэх хэрэгтэй байлээ. Одоо шалгалт өгч байгаа хүмүүс авил. Тэгээд level 3 болохоор би Америкт ирээд тэгээд яг ажлынхаа хажуугаар бэлдээд бол өгсөн. Гэхдээ би яг нөгөө нэг угаасаа level 3 өгнө гэж бодоод арай нэг тийм стресс багтай, дарамт багтай, easy ажилд орсон байхгүй юм чи. Тийм тулдаа бас ингээд арай гайгүй level 3 бол гайгүй давсан. Нэг оролдлогоороо давсан. Level 3 таа үедээ болохоор би яг нөгөө нэг жирэмсэн байж таарад хүн чин өдөржингөө суухаар ингээд ерөнхийдөө бол тонус өгд юм байна л да гэцрүү. Тэгээ би ингээд тонус өвдөл гиз ингээд хатгаал өвдөд ангуут нь хөлөө ингээд сойж хөвтөж байгаа л 30 минут хөвтөж амарч байгаа л тэгэл буцаал ажлаа игээл шалгалтаа ингээд бэлддэг байсан. Ерөнхийдөө бол маш их цаг завыг маш их одоо ингээд залуусыг гаргаж CFA шалгалтаа олгосон. Тэгээд бүр манай анаа уурлаад чи одоо ингээд шалгалт малгал гэж яхаар хүүхдээ ботсон дээрээ ингээд ер нь бол эвгүй болчвол яах юм бэ? Одоо хүүхдээ бодоо юу шалгалт малгал наатад дараа бол гэд. Тэнгүүд нь би болохоор хүүхэд гарчвал угаасаа ингээд надад ингэж их цаг зав гарч чадахгүй. Тийм учраас одоо яг ингээд цаг завтай байгаа үе дээрээ сайн одоо бэлдээд өгчий гэж бодоод нэлээд гүрээсээр агаад ерөнхийдөө нэг 4 сарын хугацаанд бол бэлдсэн. Тэгээд тэнцэн байгаа. Бид одоо дэлхийд даяараа өгж байгаа хүмүүсийн болохоор 30-50% л одоо тэнцэх тийм нөгөө рейттэй байд юм бэлээ. Тэгэнгүүт бас нэлээд хэцүү шалгалт гэсэн үг. CFA одоо юу гэдэг вэ гэхээр ингээд нэг 6 ботном байдаг байхгүй юу? Нэг шалгалтанд 6 ботном гэсэн. Тэгэнгүүтээ нэг ном нь болохоор нэг 600, 500 хуудастай. Миний нөгөө сурах арга барил болохоор би ингээд бүх номоо уншаад яг ингээд өөрөө ингээд тэмдэглэж бичээд тэгээд тэгэнгүүт одоо миний толгойн дараа ортог юм байл л дээ. Би болохоор ингэждэг байсан. Нийт ингээд бүх хуудасныхаа ингээд
тоог одоо нийлбэрийг гаргаж штэ 3700 энэ төргээд тэрийг би ингээд өдөрт хуваагаад өдрийн ингээд цагт одоо хэдэн удаас ном уншнаа ч юм уу тэрийг гаргаж ирээд нийт одоо бэлдэх хугацаагаа бол гаргачихсан. Тэнгүүд миний болохоор нэг 3-4 сар болдог. Энэ шалгалт маань болохоор нөгөө нэг англи хэл дээр байдаг. Тэнгүүд би левел 1-өө өгж байхад бол миний англи хэл бол тийм сайн байгаагүй. Тэгээл би одоо жишээ нь бүх юмаа ингээл монгол руу орчуулаад ингээд өөрөө бас ингээд давхар англи хэл сурах шаардлагатай болчихж байгаа байхгүй юу. Ингээд англи хэлнээс гадна ингээд энэ чинь нөгөө санхүүгийн үг хэллэгүүд амар их орсон байгаа. Тэгээл хувьцаа, bond, нөгөө derivative, stock, option гэл тиймэрхүү юм хүмүүдийг бас ингээд тусад нь бүгдийг ингээд цээжлээд яг ямар утгатай үг энэ яг яадын гэдгийг ингээд бүгдийг нухаж ойлгох шаардлагатай болдог. Тэгэхээр уул нь бол ингээд нөгөө CF-ийн хуудсан дээр нэг шалгалтын дээр нэг хүн 300 цаг зарцуулна гэд тэгдэм байлээ. 300 цагийн бэлтгэл хэрэгтэйгээд тэнгүүд би болохоор бараг 900 цаг суугаад байгаа юм уу заяа. Тэгэхгүй бол нөгөө юмаа ингээд ухаж ойлгох хэрэгтэй болчиход байдаг. Тэгээд ингээд хичнээн номоо уншсан шууд толгоор орохгүй штеп. Ном уншиж байгаа мөртлөө би CF-ийн номоо уншиж байгаа мөртлөө нэгэн ч мэд толгоор ороогүй байдаг заяа. Тэнгүүд нь би дахиж уншаал. Тэгээд сүүл рүүгээ бүр ингээд сүүлийн нөгөө level 3 авахд нөгөө ChatGPT гарсан байсан. Тэгээд ChatGPT-гээс энэ яг юу гэсэн утгатай үг юм бэ гэдээ арай нөгөө нэг ингээд тайлбарлуулад аваад тэгээд тэгэнгүүт арай нэг хурдан ойлгоод байсан бас. Тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү байдлаар бэлддэг шалгалтанда. Би тэгээд энэ одоо шалгалтанд бэлдсэн дэвтрүүдээ аваад ирсэн. Энэ гэхдээ зөвхөн level 3-ийнх заяа. Ингээ бүгдэнд нь юм бичсэн байгаа. Одоо жишээ нь энэ volume 3 active equity investing strategies энтергээд байгаа хгүй юу. Тэнгүүд ингээд бичээд тэмдэглэсэн нэг иймэрхүү юм байгаа би тэгтээ муухай чигтэй шээ. Ерөнхийдөө ингэж бүгдийг бичиж тэмдэглэж иж ингээ миний толгой руу арай орд юм бэлээ. Тэгээд level 1 дээр болохоор нэрээ Mark Meldrum билүү нэг тийм хүн байдیں۔ Тэрний YouTube сувг байдаг. Тэрэн дээр болохоор ингээд нэг ингэдэг гэдэг нөгөө нэг видеогоор айгүй хөрхэн тайлбарлсан байдаг. Тэгээд би видеонуудыг бас үзээд тэгээд өгжсэн. Тэгэхдээ ингээ видео үзэхээр би бас ингээд нөгөө тухайн үед англи хэл айгүй муу байсан. Юм сонсохоор сайн ойлгохгүй. Тэгээд бараг л сонсож байхаар зүгээр сайхан уншаа явчих. Тэр надаа арай амар байсан. CV өгч байгаа хүмүүс мань болохоор ингээд маш сайн сэтгэл зүйн бэлтгэлтэй авах хэвээр. Тэгээд бүр яг логтыг нь олгоод өөрийгөө бүр яг ингээд дайчлаад тэгээд ер нь л өгөх хэвээр гэж бол би боддог. Ар гэрийнхээ сэтгэл зүг бас маш сайн бэлдэх хэвээр. Та нар ингээд ар гэрээ ингээд хэдэн сар даашгүй, та нар даашгүй гэд маш сайн бэлдэх хэвээр. Тэгээд бас юу хэлэхээ марцсан байна. Би нөгөө нэг level 2-оо 3 удаа өгөөд 3 дахь дээр нь тэнцэн гэж байгаа шүү дээ. Тэгээд эхний 2 дээр болохоор би Access Scholarship бол авч ирсэн. Тэр нь болохоор CFA-с зарладаг. Тийм одоо тэтгэлэг байгаа. Нүүн төлбөрөөс нь хөнгөлөх. Тэгээд тэрэн дээр ер нь ягаад чи тэтгэлэг авах хэрэгтэй энэ төр гэдэг нөө эссе бичиж явуулдаг. Тэгээ би бол нь 2 удаа тэр тэтгэлгийг авсан. Тэр тэтгэлгийг авахдаа би нөгөө нэг би дугууны нацуус хэлдэг үйлдвэрт ингэж ажиллаж мөнгөө цуглуулж ингэж би level 1-ээ өгжсэн энэ гэдгээ ингээд бичээд уулна авч исэн байхгүй юу. Тэгээд даанч тэр 2 дээр нөгөө нэг тэтэрхий ачааллаа ингээд буруу хуваарласнаас болоод ерөнхийдөө бол унцсан. Тэгээд дараагийн 2 нь бол өөрөө зүгээр мөнгөөрөө төлөөд асан. Дараагийн 2 нь бас нэг $800 болсон болов. Би яг сайн сандгүй. CFA цолоо авсныхаа дараа болохоор ер нь жилдээ нэг $400 хавцаа төлдөг. $400-тай хамт ингээ юу ирдэг вэ гэхээр мэдээж одоо CFA-ийн нэр хүнд байна. Нэрээ хамгийн гоё юм ингээд чи нэрийн хуудасаа авлаа бол ингээ нэрийн хуудасныхаа ардаас одоо нэрнийхээ ардаас таславаа CFA гэж тавьчих болно. Ер нь бол нэг тийм цол гуншин болчихж байгаа байхгүй. Тэгээд бас имэйл дээрээ одоо миний имэйл болохоор marlma.batmuk таслал CFA гэдэг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө тэр нарайгүй гоё. Тэгээд нэгэнт одоо CFA ингээд цолоо авцсан бол ингээд хизээч хугацаанд дуустгүй амар гоё. Дахиад одоо нөгөө мэрэгсэн нэгтлэн бодогч энэ чинь ингээд юу яадаг штэ 2 жил мэлийн хугацаатай байдаг лөө. Дахиад нөгөө шалмалтаа өгсөй болчдөг штэ. Тэнгүүд энэ чинь нөгөө хугацаанд дуустгүй болохоор тэр нь амар гоё. Ингээд нөгөө нэг одоо шинээр CFA
цолоо авахтаа болохоор ингээд тухайн газарт ингээд CFA community гэдэг байт юм билээ. Тэгээд тэндээсээ ингээд цолоо гардаж авдаг. Тэгээд ингээд гардаж авахтаа тийм нэг тийм мөчийн зоог одоо оройн хоол барьж байгаа байхгүй. Тэгээд нэг ингээд манай ингээд ширээн дээр нэг 10 хүн суудсан байсан. Тэгээд ихэнх хүмүүс нь болохоор ингээд Goldman Sachs тэгээд том investment firm энтерт ажилладаг хүмүүсээсэн хөрөнгө оруулалтын компани. Тиймэрхүү газарт ажилладаг зөндөө хүмүүсээсэн. Тэгээд ерөнхийдөө бол ингээ CFA авснараа бас ингээ том газарт ажиллах боломж бол нэлээд нэгддэг юм шиг санагдсан. За тэгээд бас ингээд одоо цолоо авсныхаа дараа болохоор ингээд юу орж ирд юм бэлээ. Ажлын зарнууд ингээ CFA институтийн одоо вебсайтн дээр нь ажлын зарнууд ингээд орж болдог. Тэндээсээ apply хийчих болд юм бэлээ. Тэгээд бас сар болгон ингээд нэг тийм арга хэмжээ зохион байгуулт юм бэлээ. Ланчтай, team investor ланчтай хөрөнгө оруулалтын энтер гээл тиймэрхүү нөгөө нэг хоол идэн, golf энтер хамт тоглоно ч юм уу тиймэрхүү арга хэмжээ сар болгон болд юм бэлээ. Тэгээд би одоохондоо тэрэнд нь яг явж амжихгүй байгаа. Жилдээ нэг $400 төлж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэр мөрнөөсөө бас ингээд зохион байгуулагч тийм шиг байлээ. Гэхдээ би тэдийг нөгөө нэг анх тэр цолоо авахад нэг хоол идүүлсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь амар гоё газар оруулсан заяа. Ингээд нэг стейк нь бараг $100 газарт оруулсан. Бүр амар гоё газарт орсон. Тэгээд үнэхээр бараг $400 хоол идсэн заяа. Тэр арга хэмжээнд нь ерөнхийдөө ингээд очдог бол бараг $400 тэрнээсээ их бенефит бол авахар юм байлээ. Би болохоор CFA level 2-тоо тэнцснийхаа дараа Америкт ирсэн байхгүй юу? Тэгээд би одоо өөрийнхөө CV-н дээрээ ингээд 2-тоо тэнцсэн гэд би нөгөө бичсэн байсан. Тэгээд бас тэр маань бас ингээд ажилд ороход бол нэлээд гайгүй түлхэж цолж өгсөн болов Америкт мэргэжлээрээ ажиллахад би бараг нэг 40-50 газар руу аплайдсан. Тэгээд ихэнхээс нь бол хариу ирсэн байхгүй юу? Тийм. Тэгээд тиймэрхүү бол бенефиттэй юм байлээ. Тэгээд би бас ер нь бол том газарт орж ажиллах тийм амбиц бол надад байгаа. Гэхдээ одоохондоо нөгөө хүүхдээ хараад хүүхд маань жоохон байгаа болохоор боломжгүй байгаа дээ. Тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр хамт уулзъя. Баярлалаа.